энэ удаагийн хуралдааныг ер нь яг төлөөлөгчийн байр сууриас харж дүгнэхэд ер нь ямар хуралдаан болж байна вэ? Та ямар байр сууриас энэ хуралдаанд оролцож байна? За би бол ердөө өөрийнхөө арчсан намын бүлгийн хүрээнд бас цөөнхийн төлөөлөлтийн ард иргэдээсээ сонгогдсон Магсарж багийнхаа төлөөлөгчийн хувьд л оролцож байгаа. За тэгээд ер нь их онцлог байна л да. Бид нар бол шийдвэр гаргах төвшөнд бол улс төр дэмхтэй хүн орж иж байгаа нэг талаас бол бас их талархаж хүлээж авахтай байгаа. Нөгөө талаас бас хэдийгээр хуулинд нөгөө 56 дугаар зүйл дээр дээд шатны засаг даргууллаа ерөнхий сайд одоо засаг даргаад нэр дэвшүүлэх болно гэсэн заалт. Тийм хуулийн заалт байгаа, хуулийн дагуу орж ирж байгаа ч гэсэн бас нутгийн өрөө удирдах ёсыг хитүүлэндээ гიშгсэн ард түмний дургүйцлийг төрүүлсэн бас үндэс тухсат манай ард түмнүүд бол бас нэг юмдаа дургүйцсгаар их хүчтэй тэмцдэг штэ бас тийм хитрхи ил улаан цайм тийм үйл явдал болж ийн л гэж харж ийн л да. Тэр орон нутгийг ер нь толгойлоход хөдөө орон нутгийг хэлж байгаа юм. Тэгэхээр олон ёсны үлгийн ховд аймгийг толгойлоход ер нь мэдлэг чухал боловсрал чухал гэдэг асуултан дээр та ямар байр сууриас хандж харж байна? Одоо ер нь бол мэдлэгээр гойдог тэр hard skill гэд байдаг шүү дээ. Тэр хатуу заавал тийм байх ёстой гэсэн тийм шаардлагаас илүү одоо нэг зөөлөн soft skill-ийг хөгжүүлсэн хүн одоо орчин үед бол ер нь харилцаа хандлага тэр soft skill-ээ сайн хөгжүүлсэн хүн л орчин үед бол хүл нийлж зохицож аливаа асуудлыг хордтаа шийдэж авч явна шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө шүтэд идэх хит боловсралтай байх ёстой, хит тийм байх ёстой гэсэн үзэл дээр би бол бас л орчнод байгаа л орчин үед байгаа л хэдийн хөвшин настай болж байгаа ч гэсэн тийм л үзэл бодолтой байдаг л та.